Гэхдээ би таадаас нэг л юм асууя. Энэ бол 90-ад оноос хойш эхэлсэн төргүү үйлчилгээний цэг. Одоо орчин цагт тийм ээ ямар ч ариун цэврийн байгууламж байхгүй. Ариутгах татваргүй. Тэгээд иргэдийн чөлөөтэй зорцдог талбайнууд дээр ингээд барьцсан. Тэр тэнд байгаа хүн өдөр тутамдаа хүнд одоо бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гараас гарт өгч байгаа. Тийм ээ. Тэд энд ямар ариун цэврийн аюулгүй байдал байгаа. Энэ боломжгүй. Иргэд бүгд л одоо энэ сайхан талбай цэлийгээд байна. Сайхан чөлөөтэй алхахад амар байна гэдэг зүйл ярьж байгаа. Тэгээ би бүх төөц хэрхэлдэг иргэдэд хэлсэн. Манай нийслэлийн засаг дарганы тамга газарт ирж уулзахад нь манай тамга газрын дарга амглан 2 санал тавьсан. Нэгт нь дипломтой ч дипломгүй ч бүх хүнийг нийслэлийн төр захиргааны байгууллагад бид нар ажилд авъя. Нийтийн тээвэрт, ус суугт, орон сууцны конторт, тийм ээ? Тамгын газарт нийтлэг үйлчилгээний бүгдэнд нь ажилд авъя. Тогтчил үйлчилгээний компанид ажилд авъя. Ялангуяа миний саяны дурдсан нийтийн тээвэр одоо тэр юу вэ штэ орон сууц осноо кентрийн цалин бол дандаа 2 саяас дээш 3 сая хэдэн зуун болцсон ийм ажлын байрууд авъя гэсэн нэг саналыг тавьсан. Хоёрт нь үнэхээр бизнес эрхлэе гэж байгаа бол бид нар наран туул дээр бүтэн жилийн чинь түрээсийг өмнөөс чинь төлөөд өгье гэсэн үгүйс. Тий. Ерөөсөө л юм байна. Тэгэхээр чи энэ улс чи өөр ингэсэн хуультай цаацтай тийм ээ дүрмтэй журамтай улс шүү дээ. Тэгээд одоо нэг хэдэн хүн өөрсдөө дураараа одоо тэгвэл тэгээд сквадрын талбай дээр чи би бүгд ирээд түүцтэй байна зарчим ялгаагүй шүү дээ. Эн чинь бусдын ирэхээр бусд ирэх чинь хязгаарлагдсан шүү дээ. Тэгээд энэ үйлдэлийг бол би анархизм гэж